Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс олон сар шахалт үзүүлсний үр дүнд НАТОгийн гишүүн орнууд бүх батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх юм шийдэлд хүрсэн байна. За ингэхдээ батлан хамгаалах зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 5% байх ийм амлалтыг өгч байна. За энэ амлалтанд хүрэх эцсийн хугацааг 2035 оноор тогтоож байгаа юм байна. За ингэснээр НАТОгийн орнууд батлан хамгаалах зардлаа эрс нэмэгдүүлэх боломжтой болж байна. За энэ нь бол Оросын холбооны улсын зүгээс ирж байгаа өсөн нэмэгдэж буй аюулаас сэргийлэхэд НАТОгийн орнуудад тустай гэж харж байгаа. За мөн НАТОгийн орнуудын хүчин чадахыг бэхжүүлэхэд бол чухал хувь нэмэр оруулах ийм амлалтыг НАТОгийн гишүүн орнууд өгч байгаа юм байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Гаагад болсон НАТОгийн дээд хэмжээний уулзалтаар гарсан энэ шийдвэрийг үнэлэхдээ Европ болон өрөндийн соёл иргэншлийн хувьд томоохон ялалт боллоо гэж тодорхойлсон байна. За НАТОгийн гишүүд хамтарсан мэдэгдэл гаргасан. За энэ үеэр аюулгүй байдлын гүн гүнзгий сорилтуудын эсрэг нэгдэж Оросоос урт хугацааны аюул занал ирэх болон терроризмын аюулыг энэ удаа онцолж энэхүү батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх болсноо мэдэгдэж байгаа. За НАТОгийн удирдагчид нэг гишүүнд нь халдах юм бол бусад бүх гишүүнд нь халдна гэсэн НАТОгийн дүрмийн 5 дугаар зүйлийг бол эрт татан за энэ дүрмийн заалт бол төмөр мэт ган мэт бат бөх байхыг бол энэхүү амлалт үзүүлж байгааг олон нийтэд онцлож нотолсон байна. За хэдийгээр уг мэдэгдэл жилийн өмнөх шиг Оросын холбооны улс Украин руу түрэмгийлснийг буруу шаасан тухай мэдэгдэл ороогүй. Гэхдээ НАТОгийн орнууд мөн Оросоос учирч байгаа аюул заналд нэгдэн нийлж за хамтын хүчин чармаалтаа сайжруулах чиглэлд ажиллаж байгаа нь энэхүү амлалтаар нотлогдож байгаа юм. За НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте бид аюулгүй байдалд тулгарсан асуудлаа шийдвэрлэхэд бидний хүчин чармаалт болон шийдэмгий байдалд бол хинч эргэлзэх ёсгүй. Энэ бол манай удирдагчдын байгуулж ихснээс илүү хүчтэй, илүү шударга, за мөн үхлийн аюултай юм халихын холбоо байх болно гэдгийг мэдгдсэн. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч өмнө нь НАТОгийн зүүлж байгаа аюулгүй байдлын талаарх асуултанд бол эргэлзээтэй байгаа гэдгээ мэдэгдэж байгаа. За дөрмийн 5 дугаар зүйлийг янз бүрээр тодорхойлж байгаад бол Америкийн нэгдсэн улс таагүй байгаагаа мэдгдсэн. За харин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп би 5 дугаар зүйлийн талд байна. За тийм учраас бол би энд ирж энэ уулзалтанд оролцож байгаа гэж онцлсон. За Гаагид болсон НАТОгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэд хэдэн удирдагчид бол тухайн уулзалтыг түүхэн уулзалт гэж тодорхойлсон. За мөн НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте лавг гарагт гаргасан энэ шийдвэрийг Украиныг өргөжлүүлэн дэмжихэд бас чухал шийдвэр боллоо. За мөн их тайвны төлөө НАТО ажиллахад чухал үр дүнг тухайн амлалтаар бий болгож байгаа гэж мэдэгдсэн. За батлан хамгаалах зардлыг 10 жилийн хугацаанд нэмэгдүүлэх энэхүү амлалт нь гишүүн улс тус бүрт бол хэрэгжинэ. Ингэхдээ дотоодын нэмэгдэлтийнхаа 3.5-аас доошгүй хувийг 2035 онд батлан хамгаалах үндсэн зардал буюу зэвсэг техникээ бэхжүүлэхэд бол зарцуулна. За харин аюулгүй байдалтай холбоотой дид бүтцийг хөгжүүлэхэд тухайн зардлын 1.5%-ыг зарцуулах ийм байдлаар бол зохицуултыг НАТОгийн орнууд хийхээр болсон байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд 2019 оноос хойш тухайн энэ уулзалтанд бол анх удаага оролцож байгаа юм байна. За энэ уулзалтанд оролцсон явдал нь бол бас НАТОгийн хувьд том амжилт болсон гэж үнэлсэн. За мөн НАТОгийн орнууд өөрийн батлан хамгаалах зардаа нэмэгдүүлж байгаа нь улс бүрийн хувьд бол том ялалт болно гэж Америкийн ерөнхийлөгч үзэж байна. За удахгүй бид бүгдээрээ ийм тэнцүү хэмжээний зардлыг гаргах болно. За энэ бол ийм байх ёстой зүйл гэдгийг онцлсон. За уулзалтын өмнө бол дотоодын бүтээгдэхүүний 5% бол цэргийн зардлаа хүргэх зорилтыг Испани улс бол эсэргүүцэж байсан. За эдийн засгийн сайд Карлос Куэрла Мадридэд болсон уулзалтын үеэр мэдэгдэхдээ зорилтод 2.1% хүрэхийн тулд асар их хэмжээний зардал гаргаж байгаа. За тэгтэл бол түүнээс давсан 5% зардал гаргах нь бол бас их боломжгүй зүйл гэдгийг Испаний хувьд бол мэдэгдэж байгаа. За энэ үеэр бол бас энэ амлалтыг эсэргүүцэж байгаа асуудал бол яригдсан. За уламжлалт байдлаар бол НАТОгийн гишүүн орнуудын удирдагчид зураг авахлахаар цугларсан. За энэ үеэр бол Испаний ерөнхий сайд Педро Санчес тухайн НАТОгийн холбоотны бүлгийн хүмүүсийн цуглалтын үеэр хамгийн захтан зогссон байдлаар зурагт орсон нь бол тухайн НАТОгийн орнуудын дунд бас зөрчил байгааг бол энэ зургаар харуулж болохоор байна. Гэсэн хэдий ч Испаний ерөнхий сайд Педро Санчес НАТОгийн гишүүн орнуудын гаргасан хамтарсан мэдээлэл гарын үсэг зурж за мөн Мадридын зүгээс энэхүү 5% дотоодын бүтээгдэхүүний 5% амлалтанд хүрэх боломжтой гэдгээ нотолсон. За гэхдээ мэдээж хэрэг бол хангалттай бодиттой нийцтэй байхад бол анхаарах шаардлагатай гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. За мөн Бэлэг улсын засгийн газар ч гэсэн тухайн энэ зорилтонд эргэлзээтэй байгаа гэдгээ илэрхийлсэн ч гэсэн тус улсын ерөнхий сайд Барт де Бевер сэтгүүлчдэд хэлэхдээ энэ бол тийм ч амар биш. За 10 жилийн дотор
дотоодын нөөцийн 3.5% бол хүрэх нь бодит зорилт байх боломжтой гэж мэдгдсэн. За мөн Словак улс бол батлан хамгаалах зардлаа их хэмжээгээр нэмэгдүүлэх асуудал дээр санаа зовж байгаагаа илэрхийлсэн ч гэсэн тус улсын ерөнхийлөгч Петр Пелегрини одоо Братислав бол энэхүү амлалтанд хүрэхэд НАТОгийн орнуудад саадуулахгүй гэдгээ илэрхийлсэн байна. За мөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Дональд Трампын Европын холбоотой хийсэн худалдааны тарифтай холбоотой зөрчил дайныг бол эсэргүүцэж хилцээр хийхийг бас энэ үеэр уриалсан байна. Мегмар гаригийн орой болсон Нидерландын хаан Вильям Александр болон хатан хаан Максима нарын оройн зоогийн үеэр НАТОгийн дээд хэмжээний уулзалт бол уулзалттай холбоотой чухал юм хүлээн авалт бол болсон. За ингэснээр бол тухайн уулзалт бол нэлээд удаан хугацаанд сунжирсан. Үүний дараагаас эхлээд 5 гаригийн удирдагчдын орсон уулзалт бол ердөө 2 цагийн туршид бол үргэлжилсэн гэдгийг хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байгаамаа.